Орон үзэгчдээ энэ бол 2 дугаар сувг 2.5 эдийн засгийн тойм хөтөлбөр эхэлж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс иргэдэд хамгийн их хүрч амьдралд нь тус нэмэр болж байгаа нь орон сууцны ипотекийн зээл юм а. Энэ хөтөлбөр хэрэгжснээр иргэд ирээдүйд олох орлогоо одооноос хуримтлуулж орон сууцтай болж байгаа юм. Хөтөлбөр эхлэхээс өмнө иргэд цалингаа 20-30 жилийн хугацаанд хуримтлуулж байж орон сууцтай болдог байлаа. Харин ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд орон сууцндаа амьдрангаа 10-аас 20 жилийн хугацаанд зээлийг төлж байгаа нь олон хүнд боломжийн нөхцлөөр тохилог орон сууцтай болох боломжийг олгож байгаа маа. Гэтэл сүүлийн үед энэ зээлийг дахин санхүүжүүлэх их усргүй болсон талаар зарим эдийн засагчид ярих боллоо. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөр зогсох гэж байгаа талаарч зарим эдийн засагчид ярьж байна. Тэгвэл бид өнөөдрийн хөтөлбөрөөр ипотекийн зээлийн хөтөлбөр цаашид үргэлжлэх боломжтой эсэх талаар хөндлөнө. Нэвтрүүлгийнхээ эхэнд та бүхэнд ипотекийн зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргье. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд нийт 17,600 зээлэгчийн 500 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн байна. За мөн 16,900 иргэнд 943 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгожээ. Ингээд өнгөрсөн хугацаанд орон сууцны 8% хүүтэй зээлд нийт 34,500 иргэн хамрагдаж нийт 1,80 440 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Монголын ипотекийн корпорациас мэдээлж байгаагаар 1,5 тэрбум төгрөгийн 320 тэрбумын зээлийг үнд цаасчулсан байна. Энэ зээлийн үнд цаасны 90%-ийг Монгол банк, үлдсэн 10%-ийг арилжааны банкуд худалдаж аваад байгаа юм байна. Одоогийн байдлаар орон сууцны зээлээр баталгаажсан үнд цаасыг гадны болон дотоодын хөрөнгө оруулагчид худалдаж аваагүй байгаа. Ипотекийн корпорациас энэ ондоо багтаан 1,80 төгрөгийн зээлээр баталгаажсан үнд цаасыг арилжахаа мэдэгдээд байгаа юм. Үзэгчдээ ипотекийн зээлийн тогтолцооны цаашдын төлөвийн талаар ярилцахаар студид надтай хамт шинжээч Батцуур ажиллаж байна. Танд орой мэдвэргий. Тэгэхээр ипотекийн зээлийн тогтолцоо маань цаашид урт хугацаанд үргэлжлэхэд мэдээж хэрэг дараагийн шатны санхүүжилт шаардлагатай байна. За мөн энэ гинжин эрхлээ маань тасралтгүй үргэлжлэх шаардлагатай байна л да. Тэгэхээр эхлээд та ипотекийн зээлийн тогтолцооны энэ одоо гинжин эрхлээ нэр нь хэрхэн үргэлжлэх талаар та үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй. Ипотекийн энэ тогтолцоо бол дэлхийн бусад улс орнуудад нэлээд эртнээс хэрэгжиж ирээд амжилттайгаар хэрэгжиж ирээд нэлээд сонгодог арга болтлоо хөгжсөн тийм тогтолцоог хэлж болно. За манай улсаас энэ тогтолцоог саяхнаас оруулж ирж ингэж энэ сонгодог тогтолцоог өөрийн орон дээр хэрэгжүүлж байгаа нь бол нэлээд сайн талтай гэж үзэж байна. Гэхдээ улс орныхоо онцлогоос хамаарат энд янз бүрийн өөрчлөлтүүд энэ ипотекийн тогтолцоонд бол гарч болно. За энэ тогтолцооны өөрчлөлт Монгол оронд чухам ямар хэлбэрээр байх вэ гэдэг нь бас нэлээд анхаарал татсан асуудал болж байгаа юм. За сонгодог тогтолцооныхоо хувьд бол энэ үндсэндээ тийм гинжин өөрөө сая дурслаа гинжин холбоог үүсгээд энэ гинжин холбоо нь үргэлж одоо эргэлдэж найдвартай эргэлдэж байх юм бол энэ тогтолцоо цаашд ингэж үргэлжилсээр байх боломжтой байх учиртай. Гэхдээ энэ гинжин холбоо маань манай оронд манай улсын хувьд яг үргэлдэж бий болж чадчихгүй эдийн засгийн нөхцөл байдал нь гэдэг нь бол бас өөр нэгэн асуудал болж хуурж байгаа. Миний одоо харж ажиглаж байгаагаар бол үндсэндээ эдийн засгийн энэ нөхцөл байдал нь сайтар бүрэлдээгүй байгаа үед энэ ипотекийн тогтолцоог оруулж ирээ хэрэгжүүлэх гэсэн оролдлогоо бол явагдаж байна. Гэхдээ яг болно гэж үзсний үүдэн дээрээс энэ оролдлогоо хийсэн харин хатсангуу амжилттай явж ирсэн боловч одоогийн байдлаар бол нэлээд хүндрэлтэй байдлууд нөхцөл байдлууд бий болоод байгаа юм л да. За үндсэн 4 тоглогч байдаг. Нэгдүгээрт нь зээл авагч одоо орон сууц аваад худалдаж аваад нэгнийгээр одоо зээл ипотекийн зээлээр санхүүжилж байгаа юм байна тий. Худалдан авагч. Хоёрдугаарт нь арилжааны банк, зээл гаргагч арилжааны банк. Гуравдугаарт нь ипотекийн корпорац өөрөө. Дөрөвдүгээрт нь болохоор institutional investors буюу ипотекийн корпорацийн энэ багц зээлийг зах зээл дээрээс худалдаж авдаг хөрөнгө оруулагч гэсэн үндсэн ийм 4 тоглогч байх ёстой. За яг засгийн газрыг оруулаад 5 дахь тоглогч гэж байж болно. Тэгэхээр манай улсын хувьд бол үндсэндээ тэр 2 дахь зах зээлийг бий болгох учиртай хөрөнгийн бирж буюу хөрөнгийн биржээр тоглогч болж ирдэг хөрөнгө оруулагч компаниуд нь бол байхгүй байгаа. 2 дахь зах зээл
стратеги бий болгох чинь компаниуд. Ийм учраас манай энэ ерөнхийдөө тийм мухардлын байдалтай орчоо цааш ихтэй үргэлжлэх үгүй юу гэдэг талаар бол ер нь бол эдийн засагт бол улс төрчид бас нэлээд ярилцж байна л да. Тэгэхээр дараагийн шатны одоо ипотекийн зээлийн эхний шатны санхүүжилтийг бол Монгол банкнаас 1.5 их найдыг санхүүжүүлсэн. За дараагийн шатны санхүүжилтийг за энэ одоо зээлийнхээ багцыг бол Монгол банк 90% нь өөрөө эргүүлээд худалдаад авчлаа л да. Энэ тохиолдолд ер нь хэр эрсдэлтэй байх Монгол банкт өөрт нь мэдээж энэ хоёр дахь зах зээл дээр бол Монгол банк оролцолгүйгээр хоёр дахь зах зээл дээр энийг хөрөнгө оруулагчид хөдөлж авдаг энэ сонгодог утгаараа бол тийм үү. Гэтэл энэ хөрөнгө оруулагчдыг орлоод хоёр дахь зах зээл байхгүй бүтээгүй нөхцөл бүрэлдэхүүн байхад Монгол банк өөрөө энэ багц зээлийг хөдөлж авч байгаа нь Монгол банк өөр дээрээ эрсдлийг бий болгож байна. Өөрөө бол бүх хэмийг даах ачааг үүрч байна гэсэн нь тодорхой. Энэ бол эрсдэл байгаа. Тийм. Эрсдэл байгаа. Ингээд ер нь бол манай улсын хувьд бол ипотекийн зээлийн тогтолцоог уг нь бол маш урт удаан хугацаанд үргэлжлүүлэх хэм шаардлагатай байна л да. Манай улсад Улаанбаатар хотод 317 мянган одоо орчин суугч өрх амьдарч байна. За үүний бол нэг 60 орчим хувь гэр хороолт амьдарч байна л да. Тэгэхээр энэ талаар ер нь ипотекийн зээлийн тогтолцоог одоо яг энэ нөхцөлд урт удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд ер нь яах ёстой юм бол урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд бол би тэр хэлсэн institutional investors буюу хөрөнгө оруулагч гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө оруулагчид байх ёстой. Энэ хөрөнгө оруулагчид байгаад хоёр дахь зах зээл дээрээс энэ багцуудыг зээлийн багцуудыг ипотекийн корпорацийн зээлийн багцуудыг худалдаж аваад ингээд санхүүжилт бий болгож байгаа юм л да тий өөрөө тий худалдаж авах юм бол корпорац өөрөө санхүүжигдэн ингээд тэр цаашаа эргээд арилжааны банкд руу өгөх зээл бол одоо ингээд бий болно. Арилжааны банкуд нь цаашаа бол одоо орон сууц худалдан авагч зээл өгнө. Ингээд ийм гинжин холбоо бол ингээд үргэлж явагдаж сэлбэгдэж явах хэрэгтэй тийм үү? Сэлбэгдэж энэ мөнгөний урсгал нь. Гэтэл үнийг бол одоо зохиомлоор дундаас нь Монгол банк ингээд эхний удаа бол хийхийг шийдсэн тэр нь бол зөв байсан гэж болно. Гэхдээ цаашид байнга ингэж үргэлжлэж чадахгүй нь тодорхой. Зөвхөн эхний удаа ингэ явлаа гэхэд цаашид үргэлж Монгол банк энийг худалдаж яваад эргэлдүүлээд ингэ дунд нь тоглогч болж өөрөө зээл гаргагч болоод дараа нь зээлийн үндсэн зээлийн багцаа өөрөө худалдан авахч болоод ингэж удаан тоглолт бол явж чадахгүй л дээ. Тийм учраас энийг сонгодог утгаар нь бий болгох гинжин холбоог бол бий болгох тоглогчдыг бий болгох шаардлагатай. Гэхдээ заавал энэ нь мэдээж Монголын хөрөнгөний бирж дээр ч юм уу Монголд одоо заавал хоёр дахь зах зээлийг бий болгох уг нь бол дэрэн дээр. Гэхдээ үгүймаа гэхэд ядаж энэ зах зээлийг гадаадын зах зээл дээр энэ багцыг гадаадын зах зээл дээр хөрөнгөний бирж дээр ч юм уу гадаадын хөрөнгө оруулагчдад бол зарж болох боломж байгаа. Гэхдээ тэр нөхцөл бүрэлдээгүй байхад жишээ нь Монголд одоо итгэл бага байна шүү дээ тийм үү? Эдийн засгийн одоо энэ одоо хямрал руу орох гэж байна гэж зарим хүмүүс хэлж байна. Энэ эдийн засгийн ийм нөхцөл байдал муу байх ямар ч баталгаагүй тийм хөрөнгөний зээлийн багцуудыг ямар ч гадаадын хөрөнгө оруулагч худалдаж авахгүй шүү дээ тийм. Итгэл бол байхгүй байна. Ерөнхийдөө бол гадаадын зах зээл зарах боломжууд одоо онлын хувьд байж болно. Гэхдээ тэр нь бол одоо боломжгүй гэдгийг харагдаад байна л да. Тийм учраас хоёр дахь зах зээлийг сонгодог утгаар нь бий болгож хөгжүүлж эхлэх хэрэгтэй. Тэгж байж л энэ одоо тууштай урт хугацаанд бол энэ хөдөлмөр хэрэгжих боломж үүснэ. Тэгэхээр бол одоохондоо бол тийм боломж бол харагдахгүй байна гэж хэлж болно. Тэгэхээр зарим эдийн засгчдын хэлж байгаагаар энэ ипотекийн зээлийн тогтолцоо маань удаан хугацаанд үргэлжлэхгүй нэг гэсэн юм зүйлийг ярьж байна л да. Энэ нь ерөнхийдөө бас нэлээд яг одоогийн нөхцөл байдлыг харахад нэлээд ортой л болж байгаа юм л да. За хоёр дахь зах зээлийг хөгжүүлэхийн тулд манай одоо хөрөнгөний биржээ, хөрөнгөний зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ зах зээл минь одоо маш уналтанд орчихсон юм байдалтай, сэрэгдүү юм байдалтай л байна л да. Тэ хөрөнгөний бирж маань тэ хөрөнгөний зах зээл маань үндсэндээ бол уналтанд орсон байна гэж би ойлгоод байна. Телевизээр тэгж ярьсан сурвалжлагч хвчаан тэр хөрөнгөний биржийн дарга дэд захирал нь бүгд одоо ажиллаа гэсэн өөр хүн тамлагдсан юм уу чахам яаж явах юм тэр мянганы төсөл гэж явсан тэ Millennium Development Goal гэж тэ мянганы төсөл гэж Millennium Goal гэж яриадсан. Тэр төсөл нь одоо олигтой хэрэгжсэнгүй гацаанд орчлоо мөнгө төргөн дотоо маргаантай байна. Лондонгийн хөрөнгөний биржтэй харилцан ажиллах ёстой боловч энэ төдийл урагштай явахгүй байна гэсэн ийм зүйлүүдээ сонсогдож байна. Тэгээд хамгийн наацх нь мэдээж энэ бүхэн цэгцэрч байж нэг хоёрдугаарт бид дотоодоос эсвэл гадаадаас institutional investors буюу тэр одоо том хөрөнгө оруулагчдыг бий болгох хэрэгтэй л дээ. Тэгээ би энэ дотоодоос хөрөнгө оруулагчдыг одоо бий болгоё гэхэд бол жишээ нь тийм гадаадтай харьцуулах юм бол гадаад бол яадаг вэ гэхээр одоо хөрөнгөний зах зээл хөгжин дөрөвдсөн орнууд Америк метеорын яадаг вэ гэхээр тэтгэврийн сангууд байна, нийгмийн хөгжлийн сангууд байна. Энэ мэтийн энэ том сангуудыг бол
хуулиараа зохицуулаад мөнгөний хөрөнгө оруулалтад эргэлтэнд оруулдаг хуультай байдаг тийм. Манайд бол мэдээж тэгж хийе, ингэж сонгодог утгаар нь энийг хөгжүүлэх гэх юм бол хамгийн наад захны хань уу. Тэгэхээр тэр тэтгэврийн сан, нийгмийн халамжийн сангуудыг хөрөнгө зах зээлийн эргэлтэнд оруулах хууль дүрм нь бол улсаар болох ёстой байх. Тэгээд дараа нь хийгдэж болно. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй асуудал. Манай Монгол орны хувьд бол зах зээл өөрөө ямар хөгжиж байна, манай засаглалын чанар ямар байна, тий? Бүхэн мэдээ засаглалын чанар, институтийн чанар. Тийм учраас би бол энийг бол ойрын ирээдүйд хийх боломжтой гэж үзэхгүй байна. Хамгийн гол нь наад зах нь засаглалын чанар, институтийн чанаруудаа дэвшлүүлж байж, энэ бүхэн өөрчлөгдөж байж, дараа нь жишээ нь одоо олон нийтийн хөрөнгө болох тэр тэтгэврийн сан байт юм, нийгмийн халамжийн сан гэх мэт энэ одоо хөрөнгийг зах зээл эргэлтэнд оруулах тэр нөхцөл нь бүрэлдэнэ гэж үзэж байна. Гэхдээ энэ бол маш урт хугацаанд яригдах асуудал. Би одоогоор бол онлын хувьд бол тэгж болох боломжтой боловч одоогоор бодит байдлаар боломжгүй гэж үзэж байна л да. Үзэгчдээ хөтөлбөр Мандал генерал даатгалын эрсдлийн ахлах шинжээч анх хоёрын яриагаар үргэлжлэж байна. Цаашид үргэлжлүүлэхийн тулд бол баталгаа байх ёстой, эдийн засгийн баталгаа байна. За тэр баталгаа нь бол эдийн засгийн унгаачихгүй байх баталгаа байх ёстой. Яг одоо эдийн засгийн өсөлт бол 11.3% гээд тий. Яг хоёр оронтой тоон дээр ингээ хадгалаад ийн л та. Гэхдээ энийгээ бол цаашдаа бид нэр энэ тоогоо хадгалаад явуудах юм бол ипотекийн зээлийг цааш нь явуулаад аачих боломж бол байгаад байгаа юм. Гэхдээ энэ бол баталгаа нь байхгүй болчихлоо шүү дээ. Яг тэгвэл гадаад худалдааны алдаг л өөрөө 2 тэрбум $2 алдаг хэлтэй. За дээр нь бид нэр хүлээгдэж байгаа гадаад өргөх хөтөл доллараар аваад үзвэл 6200 сая $, тий. 6.2 тэрбум $ын өр хүлээгдэж байна. За тэгээ хүү эднэрийг нь тооцоод манай валютын нөөц маань өөрөө 2.4 тэрбум $, байна тий. Энэ бол энэ оны 1 сарын байдлаар. За тэгээд дээр нөгөө өрийн нөгөө зохистой харьцаа гэж байгаа дотоод эмгэгчөөс итерхүү гээд энэ бол хэтрээ явцсан байж байгаа жишээтэй тийм ээ. За тэгээ энэ мэтлэнгээр аваад үзэх юм бол энэ эдийн засгийн өсөлтийг тогтвортой барьж чадах үгүй юу гэдэг нь өөр эргэлзээтэй болоод эхэлж байгаа юм. Дээр нь ингээд банкны салбарын маань зарим үзүүлэлтүүд муу гараад эхэллээ. Төлбөр төрхөн гүйцэх чадварын үзүүлэлт нь нөгөө 25% хангаж чадахгүй. Тэрнээсээ доошо буугаад эхэллээ. Өөрөө өрөнгө хүрэлцээ гэж байдаг банкнд. Тэгээд тэр хүрэлцээний үзүүлэлт доошо буурж эхэлж байна. Чи эрсдэл таах чадвар нь буурж байна гэсэн үг. За аж ахуйн нэгжүүд маань өөрөө ханш тэгшлийн асар их алдагдлыг хүлээжлээ. Тэгээд тэрний дарамтанд орчлоо. Зарим тэ шокосоо гарч чадахгүй ингээ явж байна тий. Ингээ үзэх юм бол хямралын шинж тэмдэгт бүгд илэрсэн байгаа юм. Ерөөсөө л энэ оны он гараал ингээд эрчимтэй мэдрэгдээд эхэллээ. Тэгэхээр энэ хямралын шинж тэмдгүүд дамжирх юм бол эдийн засгийн өсөлтийг 2 он дээр тогтоож барьж чадахгүй болно. Эдийн засгийг өөрөөр яалтчгүй унах магадлал нэгсэт. Эдийн засгийн унчгал юм бол тэгэл дагаал нөгөө салбаруудаараа дамжаал эдийн салбарууд унаал тэгээ үнцэнтэй бол бүх зүйл зогсонгүй байдалд орно шүү дээ. Эдийн засгийн уналттай үед бол зах зээл бол ажиллагаа байж байна. Тэгэхээр манай эдийн засаг өөр их богино хугацаатай. Тэгээд нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд эдийн засгийн мөчлөг явж идэг. Ингээд. Дагаа явж идэг. Одоо л үндсэндээ бол 15 он гараал эхлэнгүүд сонгуулийн сурчлагаа яваал эхэлнэ гэсэн үг. За 16 онд сонгуул болно. Тэгээ сонгуулийн жилүүд дээр бол эдийн засаг ерөнхийдөө бүгд зогсон байдалтай байж идэг. Тэгээ 17 онд нэг сонгуулийн уур амьсгал дуусаад ингээ байж итл 18 онд бид нэр Чингис Бондын хөгжлийн банкны үр төлөх хэрэг гарна. Тэгээ ингээд үзэх юм бол 2018 он хүртэл бол эдийн засгийг бол яг нааштайгаар одоо ингээд сайжирнаа ингэнэ гэсэн юу бол хэцүү л байгаа юм. Зүгээр тоонуудаа аваад үзэхэд л нөхцөл байдал хүн төвтөр болоод явцсан байна. Тэгээ ийм нөхцөл байдалд энэ ипотекийн зээл ингээ үргэлжлэх үү, үргэлжлээд явах уу гэдэг чинь бас л эргэлзээтэй болоод явчихж байгаа. Тэгээ ийм нөхцөл байдал метрон барих гэдэг тий. Гэр хорооллыг оронд суучуулах гэдэг тий. За тэгээд нөгөө нүүрсний шингэн түлш гаргах гэдэг. Төмөр зам тавих гэдэг. Ингээд яг мөнгө нь бол байгаад байгаа байхгүй. Гэтэл яг нөхцөл байдал нь бол наадах чинь болоогүй байшуул гэдэг. Бол мөнгө нь байгаад идэг, яриад идэг.
яг хийхлээр хийх нөхцөл байдал нь биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр юун төрөнд бол энэ ханшийг бол доош нь буулгах хэрэгтэй. Ханшийг ингээ буулгаад тий энийг бол яг импортлогчд нар яг хүсэж байгаа тэр хэмжээнд нь эртэл. Тэгэхгүй бол ингээ худалдааны эдийн засаг ингээ зогсон байдалд орчих гээд шүү дээ. Ханш өсгөөрөө инфляцийн дарамт нь нэмэгдээд ирчихэж байна. Ер нь яг ипотекийн зээлийн тогтолцоонд яг одоогийн байдлаар ямар эрсдэл байна? За мэдээж хэрэг Монгол банкны хувьд бол Америкт гарсан шиг тэр эрсдлийг давтахгүй тулд 30% босгыг бол тавьсан байгаа. Гэтэл мэдээж хэрэг амьдрал баян учраас 20-30 жилийн хугацаанд хүний амьдралд бас ажлыг олгох гэдэг юм янз янзын эрсдэл гарч болно л доо. Тэгэхээр яг одоогийн нөхцөлд ер нь энэ эрсдлийг ер нь хэрхэн хаах боломжтой вэ? Яг 30% босго гэдэг нь нэлээд өндөр байна. Бос одоо сонгодог утгаараа хэрэгжиж байгаа бос улсуудтай харьцах юм бол нэлээд өндөр. Гэхдээ мэдээж энэ эрсдлээ бодож энэ өндөр босгыг тавьсан гарцаагүй. Гэхдээ энэ бол энэ эрсдэл одоо яригдж байна л да. Төлбөрийн чадваргүй болох байх гэсэн эрсдэлтэй. Энэ юусаа хаач байдаг. Энэ юусоо мөн чанараараа энэ бизнесийн энэ ипотекийн зээлийн мөн чанараараа байж идэг эрсдэлтэй. Ер нь бол хөгжсөн улс оронд буурай хөгжилтэй эдийн засгийн докторж байгаа улс оронд ч гэсэн бол энэ бол байж л байдаг. Манай Монголын хувьд арай илүү энэ эрсдэл нь өндөр байна л да. Гэлээгээд ингээд босод орнуудтай харьцан жишээ нь Америк нэгдсэн улсын 2008 оны эдийн засгийн хямрал дэлхийн нийтийг хямарсан энэ эдийн засгийн хямрал маань яасан их л найдвартай гэж бодож ирсэн тэр зах зээлээс өөрөөр хэлэх юм бол ипотекийн тогтворжсон тэр зах зээлээс энэ хямрал маань анх үүссэн шүү дээ. Тэ? Тэгэхээр ингээд бодоод үзэх юм бол энэ бол мөн чанараараа бол хаач бол байж явах эрсдэл манай улсын хувьд бол илүү өндөр эрсдэл байна гэж харж байна л доо. Урьдчилгаа төлбөрийн 30% бас өндөр гэж байна. За үүнээс гадна бас урьдчилгаа зээлийн хүний хувьд бол бас нэлээд өндөр байна. Зарим орны хувьд бол нэг 3-4% хүүтэй байдаг. Гэтэл манайд 8% хүүтэй байна гэж бас зарим эдийн засгчид ярьж байна л та. Ер нь энэ талаар та юу гэж байна? Тий, яг 8% хүү гэдэг бол харьцангуй өндөр. Бос улсуудтай харьцуулах юм чинь Америк ч юм уу Германтай харьцуулах юм бол тий дунджаар бол 3, 4, 5, за 6.5 гэдэг энэ бол нэлээд өндөрт ороо авчиж байгаа. Дунджаар бол нэг 4% хүүтэй, 3% хүүтэй байдаг. Энэ бол аюу сайн одоо баг хүүтэй зээл энийг бол одоо худалдан авагчдууд энийг бол хүүгийн төлж чадах тийм боломжтой учраас гэж тооцсон үнэн дээрээс тийм хүн дээр бол ингээд тогтсон байгаа. За 8% ингээд харьцуулах юм бол маш өндөр бол одоо харагдаж байна л да. Мэдээж энэ жоохон энэ хүү тогтоолт энэ зээлийн хүүгийн хэрхэн яаж ингэж одоо ийм тоон дээр бууж ийнэ гэх юм бол системд байгаа юм. Манай улсын хувьд бол бас тэр систем хараахан бүрэлдээгүй байна. Нэг хоёрдугаарт бид чинь энийг одоо жам 9 орн хөгжүүлээгүй энэ зах зээлийг зөвхөн бид өөрсдөө зориудаар бонд аваа тэр бондоос бас одоо ингээд санхүүжүүлж जैन тэ тэр бондных маань хүн хэд байгаа бэлээ 5.2 5.2% Чингис бондын хувь энэс санхүүж. Тэгэхээр бол мэдээж энэ зээлийнхээ энэ өндөр 5.2% дунджаар байгаа. Тэрийг нөхөх хэмжээний зээл гаргаж ээж л тэр худалдан авагчдын зээл бол тэгж одоо тогтоон шүү дээ тэ. Үүний бол гадаад улс орнуудын хувьд бол дотоод өөрсдийнх нь худалдан авагч бүрт хүн бүр тогтоосон тийм зээлийн зэрэглэл байдаг. За тэр хүн хичнээн хэмжээний орлоготой байх нь нэг, хоёрдугаарт хэр хэмжээний өрдөн зээл авч яадаг тэр зээлээ, гуравдугаарт хэр сайн төлж төлбөрийн хугацааг нь алдагдalgүйгээр хий сайн төлж өгдөг гэх мэтийн ийм 3-4 үндсэн шалгуурын үндсэн дээр яадаг тэр хүний зээлжих зэрэглэлийг тогтоодог. Монгол улс өөрөө гадаадад зээлжих зэрэглэл байдаг бол улс болгон те хүчтэй орнууд бол хүн болгон сая миний хийсэн шалгууруудын үндсэн дээр зээлжих зэрэглэл нь тогтоодог. Тэгээ энэ зээлжих зэрэглэлийнхээ тогтоосон үндсэн дээр тэр хүн яах нь ипотекийн корпорациас банкнаас зээл авахдаа тэр одоо тогтоосон үндсэндээ харгалзан үзэж банкныхын хүүг тогтоодог. Тэгэхээр нэг одоо тэр өөрөөр хэлээ те 3-аас 6.5 7 гэдэг бол өндөр болоо авчиж байгаа. За 3-аас нэг 5% бол яг дундаж болоо авчиж байгаа байхгүй. Манайд бол 8 гэж шууд автоматар тогтооцсон болохоор одоо арцаагүй тэр авсан зээлээсээ тэр засгийн газраас корпорацийг санхүүжүүлж байгаа тэр авсан зээлийн хүүгээс хамаарал тийм өндөр тогтоогдож байгаа юм л да. Тэгэхээр Монгол банкны зүгээс бол ипотекийн зээлийн тогтолцоо энэ хөтөлбөр маань эдийн засагт маш ач холбогдолтой. За үүнээс гадна бол урт хугацаанд үргэлжлэх
боломжтой гэдгийг мэдээлэл өгч байгаа л да. Тэгэхээр Монгол банкны олон нийтэд харилцах албаны эдийн засагч Хишиг Жаргалын яриаг хүргээд студид ирээд болсон. Бүр хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хэмжээний зээлдэгчид 8% руу цоошин нэр зээл авахын зэрэгцээгээр өндөр хүүгээс ус шилжсэн байгаа л да. Тэгээ санхүүжилтийн хувьд ярих юм бол энэ маань урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх механизм гэж Монгол банкнаас удаа дараа хэлжсэн. Нэг өсөндөө одоо банкнаас та тухайлбал ипотекийн зээл авлаа, моргежийн зээл авлаа. Тантай адилхан авч байгаа олон мянган хүн байна. Банк үүнийг багцлаад Монголын ипотекийн корпорацид өгч байгаа. Монголын ипотекийн корпорац мөн үүнийг тодорхой хэмжээнд одоо сайн муугаар нь ялгаадч гэдэг юм уу те үнд цаасжуулах процесс явагдаж байгаа юм л да. Энэ өөрөөр хэлэх юм бол таны орон сууцаар баталгаажсан үнд цаасыг 2 дахь зах зээл дээр гаргах боломжтой болж байна гэсэн. Та бүхэн мэдж байгаах те 8% хүүтэй ипотекийн зээлийн ихний үнд цаасжуулах процесс амжилттай явагдаж дууссан. Тэгээ үүнтэй холбоотойгоор за дараагийн иргэдэд одоо зээл авах хүсэлтэй хүмүүст бол 8% хүүтэй зээл авах боломж бол нэгдэж өгсөн байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд 8% хүүтэй зээл зогсон те одоо магадгүй 2-3 жил болоод зогсно гэсэн айцсайгаа бол тийм юм тэр бол орон үндэсгүй мэдээлэл байна. Энэ бол цаашдаа тасралтгүй үргэлжлэх механизм. Өөрөөр хэлэх юм бол тэр яг мөнгө хөрөнгө бий болж байгаа процесс нь бол найдвартайгаар одоо үүсэж байгаа гэж хэлмээр байна. Хамгийн гол зүйл маань энэ ипотекийн зээлгийн цаатлын агуулгата инфляцийг бууруулна гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол та сая төгрөгийн орлоготой байлаа гэж бодъё өмнө та моргэж буюу ипотекийн зээлд хамрагддаггүй байхдаа бараг сая төгрөгөө бүгдийн лангууруу гаргадаг байсан. Та бүхэн хэрэглээгөө тооцоод үзэх юм бол хэрвээ танай өөрх ипотекийн зээлд хамрагдсанараа тодорхой хэмжээнд за магадгүй өрхийн сая төгрөгийн орлогын 500 мянган орон сууцныхаа төлбөр төлөх юм бол та бүхэн амжиргаандаа 500 мянган төгрөг зарцуулж байна. Тэгэхээр хүн одоо орон сууцнд ороод ипотекэд жил бүр сар бүр төлөөд эхлэхээр зарцуулалт маань илүү замбраатай болдог. Өөрөөр хэлэх юм бол лангууруу гарч байгаа мөнгө маань багасаад ирдэг байна. Лангууруу гарч байгаа мөнгө маань багаснаа гэдэг нь цаагаараа инфляцийг бууруулж байгаа буюу одоо өөрөөр хэлэх юм бол үүний цаанаас мөнгөний бодлого явагдаад байна гэсэн. Урт хугацаанд энэ эдийн одоо иргэд маань хуримтлалтай болж байна, өөрийн гэсэн орон сууцтай болж байна. За тэгэхээр Монгол банк одоо энэ хөтөлбөрийг дахин санхүүжүүлэх боломжгүй бол за засгийн газраас энэ хөтөлбөрийг ер нь санхүүжүүлэх боломжтой юу? За Чингис бонд шиг үнэтэй адилхан бас гадны зах зээлээс бас ийм бонд босгох боломжтой болов. Ер нь бол зүгээр онлын хувьд бол яг хуу мэдээж засгийн газар нэгэн санхүүжүүлээд эхэлсэн юм чинь энийг одоо гаднаас хөрөнгө босгоод санхүүжүүлж болох учиртай л да. Гэхдээ яг бодит байдлаар одоогийн байдлаар бол энэ бол боломжгүй гэдэг нь харагдаж байна. Зүгээр яагаад боломжгүй гэх юм бол одоо эдийн засгийн нөхцөл байдлаас болоод манай улсын зээлжих зэрэглэл бол нэлээд буурчаад байна. Би жишээнд 2 хоногийн өмнө ингээд Монгол улсын зээлжих зэрэглэлийг шалгаж үзлээ. Чингис бондыг авах үед Монгол улсын зээлжих зэрэглэл маань хэд байсан? BB гэсэн зэрэглэлтэй байсан. Тэгээ энийхээ ч үндсэн дээрээс үндсэндээ тэр 475 эхний зээл нь дараагийн зээл нь 525 гэсэн хүүтэйгээр бол бондыг бол авсан байгаа. Гэтэл одоо болохоор энэ зээлжих зэрэглэл маань BB хасах гэдээ ороо авсан байна. За BB хасах гэдэг чинь мэдээж эн чинь зээлжих зэрэглэлийн сөрөг үзүүлэлт рүү ороо авчиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар ямар тач гэсэн бол 525 гэсэн цэнгүү бас яг уу гайгүй гэж хэлж болохоор тэр хүүтэй зээлийг авч чадахгүй надад бол магадгүй 7-8 гэж бүр өндөр болоо авчиж байгаа манай зээлжих зэрэглэлийг аваад бидний авах хүү маань зээлээр авах бондныхоо хүү маань өндөр болоо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ бол одоо яаж ч бодсон энэ бол одоо тийм өндөр зээлээр бол өндөр хүүтэйгээр зээл авах боломжгүй юм. Авлаач гэсэн тэр бол эдийн засаг бүр өгөөж өгнө гэхээсээ илүүтэйгээр эдийн засагт асар их дарамт болж улс орны өрийн дарамтанд оруулах тийм нөхцөл байдал харагдаж байгаа. Учираас бол би яг бодит байдал дээр бол зээл авч чадахгүй хэрэггүй гэж хэлэх байна л да. Монголын ипотекийн корпорацийн зүгээс бол за ямар ч гэсэн энэ зээлийн одоо зээлд хөрөнгө оруулах хүмүүсийг бол ямарсан хайж байгаа хөрөнгө оруулагчдыг судалж байгаа гэсэн мэдээлэл л да. Гэтэл бодит байдал дээр ер нь бол гадны хөрөнгө оруулагчид манай барилгын салбарт ер нь 0.6% орчим хувийн л ер нь хөрөнгө оруулсан байна л да. Ингээд за эдийн засгийн нөхцөл байдал маань нэлээд хүндхэн байна. Ингээхээр ер нь энэ зээлд дахин одоо гаднаас хөрөнгө оруулах юм ер нь олдох болов. Ер нь шууд одоо ингээд барилгын зах зээлч гэлтгүү. Ер нь Монголд хөрөнгө оруулах нөхцөл байдал бол одоо бас гарцсангоо буурчаад байгаа дүр төрх ажиглагдаад байна. Яагаад гэвэл Монголын өөрийнх нь эдийн засгийн тогтолцоо нь өөрөө бас тийм сангүй угаасаа уг тогтолцоогоор бол тийм зөв сайн тогтолцоотой биш гэж бас үзэх эрдэмтэд судлаачд байна. Нэг хоёрдугаар одоогийн яг болж байгаа эдийн засгийн үйл явдал маань өрнөл маань бол үнэхээр одоо сөрөг тал руу авчиж байна. Асар их эрсдлийг дагуулж байна. Тийм асар их эрсдэл байгааг энийг бол мэдээж гадаадын
хөрөнгө оруулагч, шинжээч, судлаачид бүгд ингээд ажиглаад хараад тооцоолоод байж байгаа учраас бол би бол тэр одоо гадаадаас хөрөнгө орж ирнэ ч гэдэг юм уу тий. Ялангуяа одоо энэ зээлийн багцыг худалдаж авах тийм хөрөнгө оруулагчид байх эсэгтэр үнэхээр эргэлзэж байна л да. Тэгэхээр Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэгч захирал Ган Төгс 2 дахь зах зээлийн арилжааны талаар бидэнд ярилцлага өгсөн байгаа. Ингээд түүний яриаг өргөд студид ирээд болжээ. За хөрөнгө оруулагч нарын маань хувьд бол одоо эхний ээлжинд энэ 8% хөтөлбөрийг одоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бол хөрөнгө оруулагчаар бол арилжааны банк болон Монгол банк өөрөө ингэж одоо оролцож байгаа. За тэгээд тэр ингэж оролцож байгаа учир шалтгаан нь яг юу юм бэ гэдэг дээр одоо хүмүүс сонирхож ээж магадгүй. Нэгдүгürt энэ бондыг одоо худалдаж байгаа тал маань бол бондыг одоо авж байгаа арилжааны банк маань бол анханасаа нийт өөрийнхөө одоо орон сууцны зээлийн багцыг одоо ингээд нэг мөр шалгуулад одоо бол 8% орон сууцны шалгууруудыг хангасан гэдгээрээ багцлаад манайд одоо шилжүүлсэн байгаа. За тэрүүний эсрэг бол тэр сайн найдвартай чанартай зээл олгосон гэдгийг одоо батлах үүднээс нь бол өөрийнхөө 10% бондыг эргүүлээд өөрснөө авсан байгаа. За хоёр дахь бол одоо давуу эрхтэй бонд гэж байгаа. Энэ давуу эрхтэй бондыг Монгол банк яагаад худалдаж авсан бэ гэхдээ зэрэг бол анх энэ хөтөлбөрийг эхлүүлэхдээ бол арилжааны банкудад богино хугацаатай бага үедээ зээл олгосон байсан. За тэрүүнийхээ зээлийн төлбөрт бол энэ бондыг худалдаж аваад тэгээд арилжааны банкуд олгосон байсан богино хугацаатай зээлүүдээ хаасан байгаа. Хөрөнгө оруулагчтай. За цаашид одоо ямар хөрөнгө оруулагчид энэ бондыг одоо худалдаж авах магадaltaй бэ? Энэ бондыг одоо авах сонирхолтой өөр одоо байгууллагууд байна уугүй гэдгийг ингэж бид нар бол эхний ээлжинд одоогоор судалсан юм бол байхгүй байгаа. Яагаад гэвэл энийг бонд эзэмшигч нь өөрснөө үүнийгээ бол арилжаанд оруулах сонирхолтой байна. Нэгэнтээ одоо гарцсан бондыг бол эргээд дараагийн хүмүүст одоо зарж одоо борлуулж одоо зах зээлийн үн ханшийг тогтоохын тулд бол мэдээж энэ эхний гүйцэтгэлийг харах ёстой. Эхний гүйцэтгэлээ бол бид нар одоо бондын төлбөрийг одоо шилжүүлсэн байдлаараа бол айгүй сайн найдвартай төлөгддөг бонд гэдгийг баталсан байгаа. Цаашид өөр хөрөнгө оруулагч энийг одоо худалдаж авах нь асуудал нь бол нээлттэй байгаа. Энэ бондыг одоо сонирхож байгаа этгээдүүд бол арилжааны банк болон Монгол банкнд хандаж болно. Зүгээр ерөнхий эдийн засгийн түвшинд нь аваад үзэх юм бол энэ бонд маань бол засгийн газрын гаргаж байгаа бондоос бол ялимгүй арай хямд байгаа. За тэгээд давуу эрхтэй бонд нь бол 4.5%-тай байгаа. За энгийн эрхтэй бонд буюу арилжааны банкнаас судалдаж авсан бонд бол 10.5% хүүтэй байгаа. Тэгэхээр эхний ээлжинд 10.5% хүүтэй бондыг зарах эрх нь бол журмаараа 3 жилийн дараа зөвшөөрөгдөнө. Давуу эрхтэй бонд буюу 4.5%-ийг бол Монгол банк өөрснөө бол нэг хэсэгтээ бол эзэмшээд явна. Тэгээд эдийн засгийн нөхцөл байдал сайжраад тэгээд өөр худалдаж авах сонирхолтой одоо этгээдүүд гарч ирэх юм бол зарах эрх нь нээлттэй байгаа. За тэгээд 8% орон сууцны зээл хэрэгжиж эхэлснээс хойш болвол одоо өөрийнхөө одоо 18%-тай байсан за 24 одоо хувьтай байсан одоо зээлийнхаа хүүг бууруулахаар дахин санхүүжүүлэхээр бол хүмүүс маш их хэмжээгээр арилжааны банкуд хандаж 8% руу шилжүүлсэн. За тэгээд тэрүүний үүдэлтэйгээр бол энэ бондын эргэн төлөлтийн одоо хугацаа бол маш хэмжээгээр одоо богиносж байгаа. Яагаад гэвэл иргэдийн төлбөрийн чадвар бол сайн байна гэсэн нэгдүгээр тохио болж байна. Хоёрдугаарт бол энэ эргээд энэ бондыгаа бол хурдан төлөө дараагийнхаа орон сууцыг авъя гэсэн одоо тийм бас хүлээлт байх шиг байна. За тэгээд энэ санхүүжилт одоо зогссон улмаас одоо энэ 8% орон сууцны хөтөлбөр одоо зогсноо гэсэн одоо нэг өсөндө хүлээлт бол орон үндэсгүй юм. Түрүү хэлсэн 10 жилийн өмнө бол энэ бонд байхгүй байхад орон сууцны зээл олгодоод л явж исэн. Одоо ч гэсэн энэ заавал 8%-тай биш. Тэрнээс өөр одоо 80 квадратаас дээш одоо ингээ метртэй одоо орон сууцны зээлүүд бас олгодоод явж байна. Хугацаа нь одоо урт болоод хүүн буураад ингээд явж байгаа. Энэ үзэгдэл бол энэ манай санхүүгийн нийт салбараар наваад үзэх юм бол санхүүгийн сектор их сайжирч байгаа шинжилтэй. Зөвхөн богино хугацааны одоо ийм төөрөгдүүлсэн одоо тийм хүлээлтээсээ болоод хүмүүс бол хит яарч болохгүй гэсэн хэрнээ бас энэ орон сууцны энэ хөтөлбөрөөс одоо хоцорчлоо гэж бас санаа зовох шаардлагагүй болов гэж бодож байна. Ипотекийн зээлийн тогтолцоо маань манай улсад хэрэгжээд 10 орчим сарын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд нэг 34 мянган орчим иргэн орон сууцтай болсон гэсэн тооцоо байна. Ингээд ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжээд бүгд л одоо энэ хөтөлбөрлөө шуурч байна л да. Гэтэл цаана байгаа эрсдлийг ер нь маш олон хүмүүс мэддэггүй. За ялангуяа одоо даатгалын тогтолцоо ч гэдэг юм уу маш олон зүйлийг мэдгүй байна л да. Энэ талаар
За яг мэдээж энэ анх шинээр хэрэгжиж байгаа хөтөлбөр учраас энэ бол одоо зээл авагчдад ч гэсэн тийм танил усгаа нэлээд зүйл мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа анх хэрэгжүүлж байгаа одоо Монгол банк, ипотекийн корпорац өөрөө арилжааны банкуд бас туршлага муутай байгаа шүү дээ. Энэ бол зөндөө асуудлууд гарна. Гэхдээ яг ихэнх үед хэрэгжиж байгаа гэхэд бас яг харцангуй яг гайгүй явж ирлээ. Тэгээд өөрөөр хэлбэл 34 мянган хүн одоо зээл авчаад байна. Гэхдээ ямар ч сайн одоо ажиллаа гэсэн энэ бенжин тогтолцоо маань гаднаас хамааралтай. Эдийн засгийн макро эдийн засгийн ерөнхий байдлаас хамааралтай тийм үү? Бол гарцаагүй шүү дээ. Тэгээд эдийн засаг өөрөө одоо ингээд их эрсдлийг дагуулад ингээд хямралын шинж тэмдгийг одоогоор илрүүлээд бий болгоод байгаа учраас энэ бол цаашид бас зээл гаргагч ипотекийн корпорац ч өөрт нь арилжааны банкад ч өөрт нь мөн зээл авагч худалдан авагчдад өөрсдөд нь ч гэсэн болоод асар их эрсдэл учраас санаа зовоож байгаа асуудал байна. Энэ бол зүй ёсоор юм. Зүгээр цаашид хэрхэн явахыг бол одоо хинч ямар ч хүн хэлж ихэд бол хэцүү байгаа бах. Энэ бол ерөнхий Монгол улсын эдийн засгийн байдлаас ихэнх хамаарна. Би тэр үсэн 2008 оны Америкт болсон эдийн засгийн хямрал мөн энэ хямрал маань дэлхийг хамарсан тийм. Гэтэл энэ мийг хинч тааж мэдээгүй. Энэ болохоор юунаас болсон гэхээр ерөөсөө эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал муудаал үүн дундаа нэг худалдан авагч зээлийг эзэмшигчд маань төлбөрийн чадваргүй болж эхэлсэн. Тэгнээс болсон. Яг энэ нөхцөл байдал Монгол давтагдаж болох уу? Болно шүү дээ, тийм. Энэ бол бүрэн боломжтой юм аа. Манай улсад ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхлээд 10 орчим сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 34600 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагджээ. Өмнө нь 2008 онд Америк нэгдсэн улсад ипотекийн зах зээлийн уналтаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал болж байлаа. Тиймээс энэ зээлийн тогтолцоо урт хугацаанд найдвартай үргэлжлэх нь иргэдийг орон сууцчлуулахаас гадна эдийн засгийн ач холбогдолтой юм а. Энэ зээлийн тогтолцоо манай улсад анх удаа хэрэгжиж байгаа учраас одоогийн байдлаар дутуу төлөм үзүүл их байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн олон асуудал гарч болцшгүй байна. Гэхдээ энэ хөтөлбөр хэрэгжснээр 30 гаруй мянган өрх орон сууцтай болоод байгаа юм а. Ингээд 2025 эдийн засгийн тойм хөтөлбөр та бүхэнд ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өргөлээ. Энэ бол 2 дугаар сувг студид Санжаа Сүрэн ажиллаа.